Сайн мэцхан эрхэм хүндэт үзэгчтэй өнөөдөр бол нэгдүгээр өдөр тэгээд тэмцээний бэлтгэлийн бол яг аль бие ёсоор бол яг одооноос эхэлж байна. Яг одооноос бол яг дунджаар бол 3 сар байгаа. Тэгээд тийм учраас өдөр болгоныг 100% бол байлах хэрэгтэй. Ерөөсөө харин нэг өдөрт бол сул байх хэрэгтэй. 100% бол хамаг хүчээр зүтгэл хүчээ бол зарцуулах хэрэгтэй. Ягаад гэвэл тэмцээнд орно гэдэг чинь тодорхой хэмжээний зардал бол гарна. Тэгээ бас би тэмцээнд орохдоо хожигдох гэж ерөөсөө орохгүй шүү дээ. Тэмцээнд ороод ямар байх уу үзэх гэж ороогүй шүү дээ. Төрүүлэх гэж хожих гэж бол орж байгаа шүү. Тийм учраас өдөр болгоныг 110% юм уу 120% байдаг бүхнээ бол зарцуулж тэгээд унтахтаа бол сэтгэл хангалуун бол унтах ёстой. Тэр өдөртөө би хийх ёстой зүйлүүдээ би бүгдийг хийсэн. Тэгээд би хийхдээ би 100% бол хичээн зүтгэл гаргасан гэдэгтээ гаргасан бол өөрөө өдөр бол унтахтаа сэтгэл хангалуун бол унтж болно. Тэгэхээр яг одоо бол өглөөний 8 асууж байна. Би 8 цагт босоод тэгээ хийсэн зүйлүүд юу вэ гэвэл өглөө босоод 0 орчим дээр бол жингээ утсан. Тэгээ жин өнөөдрийн албан ёсны жин юу вэ гэвэл 190 паунд та бүхэн энийг килограммаар олж мэдмээр байвал 2.2 тухайхад бол миний биеийн жин килограммаар бол гараад ирнэ. Тэгээ энэ жин ассан дээр өөр хийж байгаа зүйл юу вэ гэвэл жингээ бол би өдөр болго үзэхгүй. Урд нь би жингээ өдөр болго үздэг гэсэн. Энэ удаа бол жингээ би өдөр болго үзэхгүй. Яа тэр вэ гэвэл урд нь би өдөр болго үздэг гэсэн. Тэгэхэд чинь энэ оюун ухаанаар чинь нэг гэсэн тоглоод оюун ухаан чинь их ачаалттай байдаг та. Миний анзаарснаар бол хувийн туршлагаас бол яагаад вэ гэвэл өдөр болго үзгээс чинь өөр чинь жинжин хасагдж гинэ хасагдахгүй байна хэр ихээр хасагдаад байна яаж хасагдаад байна тэргээл баахан хэрэгцээгүй юм бодож стресстэй оюун ухаанаа ядрааж ямар ч шаардлагагүй шүү. Тийм учраас энэ удаа би нэгдэх 7 хоногт ганц удаа л үзнэ. Энэ бол нэгдэх өдөр үзнэ. Тэгэхээр нэгдэх өдөр болгон би та бүхэнд жингээ бол хуваалцвал олон хэдэн паунд тассан байна энэ төр гээд хоёр дахь зүйлийг бол би подолк одоо бол би ерөөсөө торинд бол харахгүй. Нэг удаа харна. Тэр бол бас л нэгдэх өдөр. Өөр өдрүүдэд бол би ерөөсөө торинд харахгүй. Бас жим дөрөөсөө мах өмсгөө. Тэгэхээр би нэг иймэрхүү нэг энэ бол $2 авсан подолк шүү дээ. Их хямдхан подолк. Тэгээ бас их том арзмаар авсан. Тийм учраас биеинд амар нэвтэйхэн сул хөлөрөхөд биеинд зууралдаа нөгөө бариу хувцсыг зууралдаж тэгээд тав тух алдагдахгүй. Тийм учраас би байнгын ер нь та бүхэн намайг байнгын иймэрхүү нэг подолк өмссөн байхыг бол анзаарах бах. Энэ тэр бол ийм учиртай. Яагаад вэ гэвэл яг урд нь хийсэн өдөр болгон торинд харахад бас оюун ухаанаараа ямар ч хэрэггүй юм би урд нь стресстэй байснаа гэдгийг бол энэ удаа бол анзаарч байна л да. Тэгэхээр яг одоо бол би жингээ үтсэн. Тэгээд сая бол газ нэг усанд бол хальт орсон. Тэгээд одоо би жим рүү явах гэж байна. Жим рүү явж 20 минутынхаа кардио хийх гэж байна. Энийг би та бүхэнд жоохон хэсгийг харуулах байхаа. Ягаад гэвэл би өөрийгөө одоо уцаараа бичих байх. Тийм учраас та бүхэн яг бүхэл хийж байгааг бол бүхэл нь бол харахгүй байх. Гэхдээ хэсгийг нь бол жоохон хэсгийг нь бол харах байхаа. Амныг сонгосон кардиог бол 21 минут бол алхах нь эхний 1 минут бол жоохон бие халаагаад 21 минутээр алхахдаг зам дээр бол алхах нь тэгээ алхахдаг замынхын өндрийг нь хамгийн өндөр дээр бол би тавьдаг. Тэгэхээр уулаар өсөж алхаж ийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр level 15 дээр бол тавьдаг өндрийн. Тэгээд хурдыг нь бол би 2.5 майл цагийн 2.5 майлын хурдтай бол алхдаг. Ингэснээр бол кардионы маань бэлтгэл бол маш ширүүн байдаг. Амархан ерөөсөө биш. Миний хөл яг шатчихэдэг. Хөл шатаад амар хэцүү байдаг. Ер нь миний бүх бэлтгэлүүд хэцүү байх хэвээр. Өөрөө чинь сүрсэн байх хэвээр. Хэрэв өөрөө чинь бэлтгэл чинь кардио програм кардионы бэлтгэлж байна уу, төмөр үргэлжлэлийн бэлтгэлж байна уу, ямар ч бэлтгэлтэй хэрэв амархан байвал өөрөө буруу хийгээд байна. Гэвч хэцүү байх хэвээр. Өөрийгөө 100% түлхэх хэвээр. Нэгсэн тохиолдолд бэлтгэлцийн заавал амархан биш ширүүн хэцүү байна. Тэгэхээр яг одоо бол жим руу явцгаа залуусаа тэгээд энэ миний явж байгаа жим бол Char Fitness гэдэг жим байгаа. Тэгээд гэрээс бол нэг 5 минут юм бол зайтай.
Тэгэхээр яг одоо бол та бүхний харж байгаагаар бол кардио хийгээд бол сая бол дуусчлаа. Тэгээд саяны кардио сешн бол маш ширүүн байсан. Харж байгаагаар би цол хөлсөндөө бол хутгалцсан байгаа. Нуруу урд подоск бол гайгүй. Урдлын хэсэг бол ерөөхдөө бол гайгүй. Хойдын хэсэг бол цол хөлс. Тэгэхээр ерөөхдөө бол хүмүүс хөлс гаргахыг шатчихна гэж ойлгодог байж магадгүй. Харин хөлс шатчихна, хөлс гарч ийн гэдэг чинь зөвхөн би чинь өөрийнхөө биеийн градусаа хүрэх гэж бол хөлс бол гаргадаг. Тэгэхээр та бүхэн анзаардаг бахта амар халуун өдөр бол хүмүүс хөлөрдөн шүү дээ. Үгүй бол маш дузаа хувц өмссөн үед бол хүмүүс хөлөрдөн шүү дээ. Тэр чинь өөх шатааж ийн гэсэн үг бол биш шүү дээ. Тийм ээ. Хөлс гарах бол зөвхөн хүний бие чинь хэтэрхийг хадаад тэгээ хүний бие чинь өөрөөгөө хүрэхийн тулд бол хөлс бол гаргадаг. Тэр яг одоо би бол гэрлүүгээ явж байна. Тэгээ гэрлүүг яваад би юуны дөрөнд ихлээд бол усанд орно, шүшүүрд орно. Тэгээ хоолоод идэх кардио хийсэн дараа хүмүүс ирэхэд бол жин асж байгаа үед би бол 30-аас цагийн дараа бол хоол идэх гэж бол би бол ховдоо зөвлөдөг. Заавал ингэж идэх шаардлага бол байхгүй. Гэхдээ ингэж идснээрээ өөрийн чинь үр дүн чинь илүү хурдан гарна. Надад бол үр дүн бол чухал биш. Надад юу чухал вэ гэвэл хамгийн сайн үр дүн хамгийн богинохоо хугацаанд гарах бол чухал. Тэгэхээр яагаад 30-аас цаг хүлээх хэрэгтэй вэ гэвэл кардио сешн чи зөвхөн өөх шатны ихний алхмыг бол бий болгодсон шүү дээ. Тэр өөхий чинь задаад free fatty acid болгодсон шүү дээ. Тэгээд тэрий чинь өөрийн чинь булчин юм уу, өөрийн чинь liver энэ чинь шингээж авах хэрэгтэй. Харин хэрэг өөрөө хитрхи яарад хитрхи хурдан хоол идчихвэл тийм ээ кардио хийгээд хитрхи яарад хитрхи хурдан хоол идчихвэл тэгвэл тэр эзэн хоолыг чинь тэр булчин чинь тэр liver glycogen чинь сорж аваад muscle glycogen ба liver glycogen болгож хадгалаа. Тэгээд тэр өөрийн чинь тэр задсан тэр өөх чинь буцааж би чинь өөх болгож буцааж хадгалдаг, store хийчихдэг. Тэгэхээр жин асч байгаа би заавал бэлтгэл төмөр үргэсний дараач бай кардио сешн хийсний дараач бай би 30-аас цаг хүлээд хоол идэх. Тэгээ кардио хийсний дараа 30-аас цагийн дараа бол би бол хоолоо иддэг. Тэгэхээр би өчтөр бичдэг та бүхэн үзсэн бол та бүхэнд хэлснээрээ би өдөр 5 удаа хоол идэж байгаа. Тэгэхээр яг одоо бол би хамгийн ихний бол хоолоо идэн. Би хоолныхоо бэлтгэлээ бол сайн бол хийгээг байгаа. Би ихэвчлэн яг бэлтгэлээ хийсэн тохиол яад вэ гэвэл би хоолоо урьдчилаад бол бэлтждэг. Урьдчилаад 2-оос 3 нэг өдөрт 2-оос 3 хоногийнхоо хоолоо бол урьдчилаад бэлтждэг. Хөлөнд хөрөгчөнд power sound бүгдийг грамлаад хэмжээд хийчдэг. Тэгээд идэх цаг нь болсон үед бол хөрөгчнөөс шууд бол аваад бол идчихдэг. Ингэснээр бол хоолны дэглэмээ 100 дагахад бол өөр чинь тусна. Яагаад вэ гэвэл өөрөө өсөж чинь гэж бодъё. Тэгээд цасхуур чи хөрч чинь ядарч чинь гэж бодъё. Тэгэхээр чи өөрөө хоолоо хийх илүү хэцүү зовлонтой үгүй зүгээр гадуур гараад нэг хоол захиалах илүү амархан юм. Мэдээж гадуур гараад хоол захиалж идэх билээ мэдэх илүү амархан шүү. Тийм учраас хоолоо урьдчилаад бэлдсэн цагт бол өөрөө зүгээр хөрөгчнөөс зүгээр билээ хоол аваад халаагаад болоо. Ямар ч ажиллагаа асуудал шаардлага бол орохгүй шүү дээ. Маш амархан хэлбэр. Тийм учраас та бүхэн яаж энэ чинь хасцтайхаа явцаа өөртөө амархан хэлбэр болгохын тухай бол бодох хэрэгтэй. Тэгээд тиймэрхүү аргуудыг бол байнгын хэрэгснээр бол үр дүн чинь ба жин астлын явц чинь амжилттай болоход бол сайн болж туслана. Тэгэхээр та бүхэндээ бол би сая жимээсээ гараад гэртээ харьцаа бол би та бүхэндээ бол ярьсан. Тийм учраас яг одоо бол би гэрийнхээ гадаа бол орж ийн. Тэгэхээр та энэ бичлэгээс бол ерөнхийдөө бол жим тэгээд миний гэр бол хэр ойрхон байгаа бол та бүхэн өөрсдөө бол харж байгаа хаа. Би бол 2 жим гişүүдээ нөгөө жим болохоор илүү зайтай. Тэгэхээр яг одоо бол би гэртээ ороод та бүхэнд хэлснээр бол шүршүүрт орно. Тэгсэн дараа бол би бол ажиллаа хийгээд тэгээд хоолнуудаа бол идэн. Тэгээ орой бол би төмөр өрхөөгөө бэлтгэлээ бол ханх болно. Тэгэхээр тэрийг бол би та бүхэнд бас хуваалцаж харуулах болно. Тэгээ та бүхэнд одоогоор бол илүү их маш олон төрлийн сэдвүүдийг айлуулах
илүү их бичлэгийг хүрэхийг бол зорж байгаа чухалчид бол авж байгаа. Тэгэхээр оройны бичлэг буюу үгүй бол хоол идж байгаа хоол идэхийнхаа бичлэг дээр бол та бүхэндээ бол уулзъя гэж бодож байна. Тэгэхээр яг одоо та бүхэнтэйгээ хамгийн ихнийхээ хоолоо сонирхуулъя гэж бодож байна. Тэгэхээр хамгийн ихний хоол бол 49 г oatmeal, тэгээд 1 cup spinach, тэгээд 6 г almonds, тэгээд 44 г whey protein байгаа. Тэгэхээр энэний macronutrients-ийн хэмжээний хувьд 40 г уурга, 10 г өөх тос, тэгээд 36 г нүүрс ус байгаа. Тэгэхээр энэ бол хамгийн ихний хоол. Энэ хоолыг бол би яг адилхан хоолыг бол би аяар бас нэг юм хоёр удаа бол идэж магадгүй. Одоохондоо бол дахин нисэж бол харахандаа бол бэлдэж амжааг байгаа учраас энэ хоолыг бол үлдсэн хоолуудандаа бас нэлээд бол оруулах хаа. Тэгэхээр одоо бол цаг бол 2 асуудал чинь. Тэгээ би яг одоо өнөөдрийнхөө 2 дахь хоолоо бол идэх чинь. 2 дахь хоол бол яг 1 дахь хоолоо бол яг адилхан хоол байгаа. Тэгэхээр яг одоо би өнөөдрийнхөө бэлтгэлийн хуваарийнхаа бэлтгэлийн бичлэг дээр бол дуу оруулъя гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр бол нэгд өдөр хийсэн булчнууд ба дасгалууд бол цэжээ хийсэн, нуруугаа хийсэн, 3 толгой хийсэн, тэгээд 2 толгой хийсэн байна. Тэгэхээр хамгийн ихэнд бол би үе мөчөө бол халаадаг. Тэр бичлэгийг бол би тэр халаасан дасгалуудаа би бичиж аваагүй, бичиж амжаагүй. Гэхдээ халаах хугацаа бол нэг 5-аас 10 минут байсан. Гол нь би бол үе мөчөө бол халаасан. Тэгсний дараа бол би хөнгөнөөс хүнд рүү шилжиж бол дасгалынхаа халаалтаа бол хийж идэг. Тэгэхээр би эхлээд бол 70-аар өргөсөн гантидаар, тэгээд 100-аар өргөсөн, тэгээд 130 руу шилжсэн. Тэгэхээр өнөөдрийн миний хийсэн хэрэглэсэн жим бол 130 паунд бол байгаа. Яг та бүхэн яг одоо бичлэгэн дээр бол харж байгаа баг. Тэгээ энэ жимний ерөнхийдөө энэ жим би явдаг бол энэ бол миний найзын жим гэдэг. Би бол энд гишүүн бол биш. Тэгэхээр энэ жимний гантин жоо эвгүй байсан л та. Ягаад эвгүй байсан юм бол их барьцсан, их зузаан байсан. Би их жижигхэн артай. Тэгээ миний гар тэр гантиныг атгахад бол амар гүйс атгах чадахгүй байсан. Ягаад гэвэл гантин хитрхий бүдүүн, хитрхий зузаан. Тийм учраас ерөнхийдөө бол жоохон гар бол тэнцвэр алдагдахаа, тэгээ гар бол алдагдахаа байсан л та. Хамгийн сүүлд одоо энэ 130-аар орж байна. Тэгэхээр эхнийх дээр бол би 130-аар 7 орсон байна. Тэгээ хоёр дахь дээр бол би 130-аар 6 орсон байна. Тэгээ гурав дахь дээр бол би 120-аар орё гэсэн. Ягаад гэвэл би 130-аар бол орж чадахгүй гэдэг бол мэдээ орлоо гэж бодоход би нэг 3-аас 4 орох чадaltaй бол байсан. Тийм учраас 3-аас 4 орсноос жингээ багасгаад тэгээд 7 юм уу 8 юм уу 6 орсон бол илүү үр дүнд илүү хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр одоо та бүхэн харж байгаа 3 дахь дээр бол би 120-оор орж байгаа. Тэгээ энэ дээр орохдоо бол би бол алдсан л та. Яг хүч бол байсан би 120-оор нэг 6 юм уу 7 орчих байсан. Хамгийн гол нь нөгөө нэг энэний гантин жоо эвгүй болохоор миний шоу одоо алдагдсан гэхүүд миний шоуны булчин бууж өгөөд одоо тэнцвэр алдагдсан гэхүүд. Тэгэхээр цээжийн тасгалын давтны тоо бол одоохондоо 3-аар орж байгаа. Тэгээд шахалтны тоо бол 7-оос 9 орж байгаа. Тэгэхээр би хэрвээ 9-оос илүү их шахаж чадчихвал би жингээ бол нэмнэ. 7-оос бага шахаад байвал би жингээ бол багасгах нь. Тэгснээр ерөөхдөө бол ингэж тааруулж би одоо өөрхийн шахалтны тооноос хамаарч би жингээ бол нэг бол нэмж бол багасгах нь. Тэгэхээр сая 120-оор би амжилттай орж чадаагүй учраас би хамгийн сүүлийн дотоо оролтоо би энэ тасгалаар бол сольж нөхөе гэж бодсон. Энэ бол машины одоо hammer strength машины одоо юу хэмдэ одоо bench press одоо хөвтэй шахалт гэхүүд суугаа шахалт гэх юм да. Энэгээр би 6 шүлүүд 7 орсон байна. Тэгээ энэ дараачийн тасгал юу вэ? Нурууны тасгал байна. Тэгээ энэ нурууны тасгал чи одоо wide grip өргөн барьцтай турникэн дээр одоо сүнэх хүүд.
Тэгэхээр би энийг хийхдээ бол 30 паундын жинтэй бол хийж байгаа. Тэгээд давталтын тоонууд яг түрүүнхтэй адилхан 3 удаагийн давталтай. Тэгээд шахалтын тоо бол 7-оос 9. Тэгээд ерөөхдөө бол би бас урдны ийм алдаа бол гаргадаг байсан. Хүмүүс бас ийм алдаа бас гаргаж иж магадгүй. Энийг бол гүйц дамрахгүй байгаа. Тэгэхээр хитрхи яарч дараачийн оролт руу орчин гэсэн үг шүү дээ. Ингэснээр яг тэр өөрөө гүйц дамарсан бол дараач оролтны өөрөө 7 шахах байсан гэж бодъё. Харин өөрөө тотоо амарснараа 5 юм уу 4 шахаж шүү дээ. Тэгэхээр өөрөө тэр 100% үр дүнгээ авахгүй 100% булчингаа хөгжүүлэхгүй шүү дээ. Тотоо амарснаас олж. Тийм учраас ерөөхдөө бол та бүхэн яг давтал дундаа бол яг гүйц дамрах хэрэгтэй. Тийм нэгснээр та бүхэн дараачийн оролтонд ороод 100% хүчтэй байна шүү дээ. Тотоо амарснаар та бүхэн 90% хүчтэй ч байх юм 80% хүчтэй байх тохиолдол зөндөө бол гардыг шүү дээ. Хэрээс 3 дахь дасгал бол wide grip barbell rows гэдэг дасгал байна. Өргөн байрстай одоо gantil rows гэмд. Энэ бол одоо би 185 паундаар хийж байгаа. Энэ дасгалыг хийгээгүй ерөөхдөө бол удажийн л урд нь би 205-аар бол хийдэг байсан. Тэгэхээр ерөөхдөө бол жоохон жим бол жоохон буусан. Гэхдээ урд нь 205-аар хийхдээ би бүстэй хийдэг байсан та. Бүсгүй ихээр ерөөхдөө миний lower back жоохон өвдөд байгаа. Lower back нурууны доод диск жоохон хүндүр болоод байгаа. Тэгэхээр энэ дасгал бол нурууны чин дээд дискт орно. Тэрнээс гадна өөрийн lower back буюу нурууны чин доод дискт орно. Тэгэхээр энэ дасгалыг хийснээр ерөөхдөө би deadlift бол нэг хийдгүү дээ. Deadlift бол муу өгсөн шүү дээ. Би 405-аар бол за нэг 4 юм уу 6 явчих шүү дээ. 405 паундаар. Тэгэхээр миний би deadlift юус хийдгүү. Харин яг миний deadlift сайжраад энийг үл яг энэ дасгалаас бол хамааралтай шүү дээ. Энэ дасгал чинь өөрийн чин lower back шин давхар хөгжүүлж байгаа. Дээр нэмээд өөрийн чин ерөхий буцнууд чинь хөгжөхөд чинь deadlift чинь дагаад бас нэмэгдэн шүү. Deadlift ямар ч deadlift хийхгүй байсан ч гэсэн өөрийн чинь ерөхий биений чинь тэнхээ чинь нэмэгдэхэд чинь бүх дасгалын үе чинь одоо жинчин ба өргөлтүүд чинь нэмэгдэн гэсэн үг шүү дээ. Тэгээ энийг хийсний дараа бол 2 толгой руу шилжчихсэн. 2 толгойнийхоо dumbbell curl гэдэг дасгал хийсэн. Тэгээ миний хэрэглэсэн жим бол 40-оор бол анх бол хэрэглэсэн. Хамгийн эхний тэмцээний бэлтгэл болохоор би яг хэдэн паундаар надад таарах бол би яг одоохондоо олоог байгаа. Хамгийн эхний бэлтгэлийн хийсний дараа бол би яг хэдэн паунд надад тохирж ийн гэдгийг бол яг олцсон байгаа. Тэгээд тэрэндээ тааруулж багаар жингээ нэмээд яваад иж болно. Тэгэхээр өнөөдрийн бэлтгэл бол ширүүн байсан мөртлөө доршилтын бэлтгэл байсан гэж бодно. Тэгэхээр хамгийн эхний оролт бол би 40-оор хийсэн. Тэгээд 40-оор хийсний дараа бол 40 хөнгөгдсөн гэж бол үзсэн. Тэгээд 2 дахь оролтон дээр бол би 45-аар шилжсэн байгаа. Тэгээ энэ дасгал бол түрүүнийхээ бодвол оролтын тоон бол өөрөлдөө энэ бол 2-ын оролттой. Тэгээд давталтын тоо бол 10-аас 12. Тэгэхээр яг одоо би бол 45-аар бол хийж байгаа. Тэгээд 45 бас арай жоохон хөнгөцсөн. Би 45-аар нэг 13-14-ийн давталттай бол хийсэн. Харин дараачууд орохдоо бол би бол 50 паунд бол хэрэглэнэ. Яг 50 паунд бол надад бол яг энэ дасгалаар бол яг тохирох юм бид. Энэ дасгалыг ихтэй би гараа тэр одоо тэр straps-аар ороох тууштай. Яг гарандаа тэр гантида straps-аар ороосноор бол миний нэгсэндээ тэр мэдрэмж бол яг тэр гантид чинь яг миний гар цаваар наацсан шиг мэдрэмжтэй байна. Тийм учраас би ерөөсөө тэр гантида барихад ерөөсөө анхаарах шаардлагагүй. Зөвхөн би 2 толгойгоор ашиглаж булчингаа өргөхөд бол анхаарснараа бол миний ихэнх ачаад 2 толгоонд ордог. Тэгэхээр хамгийн сүүлийн дасгал бол 3 толгойн дасгал бол энэ бол ойрын байрстай хөвтэй шахалт байгаа. Давталтын тоо бол 2, тэгээд шахалтын тоо бол 10-аас 12 байгаа. Тэгэхээр эхний оролт бол их хүнд санагдсан энэ 185 паундаар бол хийж байгаа. Их хүнд санагдсан. Энэ яагаад гэвэл би хамгийн сүүлийн дасгалаас тотоо амарсан. Хамгийн сүүлийн дасгал хийчээд гүйц дамраагүй би дараагийн дасгал руу орсон. Тийм учраас хөнгөн санагдаа. Одоо би 2 дахь оролтон дээр та бүхэн одоо нэгт эхний оролттой харьцуулах юм бол хамаагүй хөнгөн явж байгаа гэсэн. Та бүхэн бол харж байгаа. Хамаагүй хөнгөн. Энэ дасгалын ихтэй ерөнхийдөө байрц бол мөрний хэмжээтэй байрцтай. Тэгээд хийхдээ бол тохоо хавчиж өгөх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдрийн бэлтгэл бол үүгээр бол
дуусгаж байгаа. Өнөөдрийн бэлтгэл бол бас овоо хэцүү бол байсан. Би тэгээ бас энержигийн хэмжээ бол бас бага байсан. Ягаад гэвэл хоолны хэмжээ бол багассан учраас. Тэгэхээр яг одоо шөнийн 12 цаг болж байна. Яг саяхан жимнээс төмөр өргөхөөгөө бэлтгэлээ бол хийгээд дууссан. Та бүхэн бол яг ямар бэлтгэл ямар төгсгөл хийсэн бол та бүхэн бол саяны бичлэгээс бол харсан бол байгаа. Тэгэхээр өнөөдөр бол би та бүхэнд үлдсэн эдсэн хоолуудаа бол харуулаагүй. Эхний эдсэн 2 хоолоо бол харуулсан. Тэгээ үлдсэн эдсэн хоолоо харуулаагүй шалтгаан юу байвал яг адилхан зүйлээ бол би эдсэн. Тэгэхээр яг одоо бол би 4 хоол идсэн байна. Миний яг хуваарийн дагуу би 5 хоол идэх хэрэгтэй. Харин сүүлийн идэх хоолоо бол би одоо идэж магадгүй, идэхгүй шиж магадгүй. Хэр их үлсснээс бол хамаарна. Хэрвээ би яг үлсэхгүй бол яг өөрийгөө бол хүчилж бол идэхгүй. Тийм учраас байдлаас бол хамаарна. Идэх шаардлагатай бол идэх шаардлагагүй бол идэхгүй. Тэгээ юун төрөнд бол бэлтгэл хийсэн дараа бол би 30-аас бол цаг хүлээн хоолоо идэх. Тийм учраас яг одоо бол нэг бэлтгэл хийгээд дуусаад нэг 20 минут өнгөрсөн байна. Тийм учраас 30 юм уу 45 минутын дараа хэр үлсэж ийн ямар ч юм бэ тэрнээс хамаарч бол нэг бол хоол идэх, нэг бол хоол идэхгүй. Тэгэхээр яг би шүн яг унтахаас өмнө би нэг бол ном унших туртай, нэг бол кино үзэх туртай. Зүгээр жоохон стресс тайлж миний нэг чөлөө цагаараа хийх туртай зүйлүүд нь бол нэг л дээ. Тийм учраас яг одоо өнөөдөр бол бэлтгэл их орой хийсэн учраас кино үзэхгүй байх, ном уншихгүй байх. Одоо жоохон хідэн та бүхэнд гарах бичлэгээ жоохон янзлаад тэгээд орой бол хоол идээд унтах байх. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр би та бүхэнд нэгэн өдрөө бол харуулсан. Тийм ээ, миний нэгэн бэлтгэлийн өдөр нэг ямар шуган байдаг юм ээ, ямар шуган хоол идээд шөөдөө бол ямар шуган явдгийг бол та бүхэнд өнөөдрийн бичлэгээр бол харуулж сонирхол чадсан байх гэж болоо итгэлтэй байна. Тэгэхээр өнөөдрийн бичлэгийг бол үгээр дуусгахыг болж байна. Тэгэхээр дараагийн бичлэгтэр уулзлаа та бүхэн тавтай нойрсороо өглөөний мэд гэж хэлье.